Энэхүү видеог үзэж байгаа та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Австралид нийт 7000 орчим монголчууд одоогийн байдлаар амьдарч байна. За энэ бол 2020 оны 7 дугаар сарын байдлаарх тоо. Тэр дундаа нийслэл Камбера хотод 250 орчим монгол иргэд ажиллаж, сурч амьдарч байгаа. За миний хувьд 2012 оноос хойш Австралид амьдарч эхэлсэн. Энд амьдарч эхэлснээс хойш 7 хоног болгон Австралийн үндэсний их сургуулийн зааланд монголчуудтайгаа хамтраад 7 хоногт нэг удаа ямарч исэн амралтын өдрүүдээр заал авч сакс тоглодог болсон. Коронавирус гарснаас хойш заал авах боломж байхгүй учраас хөл хорой тогтоосон байсан. За энэхүү хөл хорой 7 дугаар сарын 1-ээс хойш харьцангуй суларч спорт заалууд эргээд ашиглалтанд орж эхэлсэн. За тэгээд өнгөрсөн 7 хоногт буюу 7 дугаар сарын 4-нд эргээд заал авч монголчуудтайгаа сакс тоглосон байгаа. Австралид хамгийн ихээр монголчуудын амьдардаг газар бол Сидней хот. За Сидней хоттой ойролцоогоор 5000 орчим монголчууд ажиллаж сурч амьдардаг гэсэн тоо байгаа. За та бүхэн бол мэдж байгаа монголчуудын хамгийн их сонирхож үзэх дуртай мөн өөрсдөө ч тоглох сонирхолтой спорт, багийн спорт дундаас хамгийн түгээмэл нь саксан бөмбөг тооцогддог. За Австралид амьдарч ажиллаж байгаа монголчуудын дунд Сиднейд байгаа монголчуудын холбоо жилд нэг удаа Австралид амьдарч байгаа монголчуудын саксны тэмцээнийг зохион байгуулдаг. (2019) онд зохиогдсон монголчуудын дундх саксны тэмцээнд нийт эрэгтэй эмэгтэй 26 багийн 200 гаруй тамирчид оролцсон. За энэхүү тэмцээнд оролцсон дийлэнх тоглогч тамирчид нь Сидней хотоос байсан. Мөн Мельбурн, Брисбен, Камбера, Аделаид гэсэн хотуудаас баг тамирчид ирж оролцсон. За бүр өмнө бас зохиогдож ирсэн тэмцээнүүдэд баруун Австрали мужийн нийслэл Перт хотоос мөн баг тамирчид ирж оролцож байсан. Ер нь бол хамгийн өргөн далайцтай зохион байгуулагддаг тэмцээн нь жилд нэг удаа зохиогддог энэхүү саксны тэмцээн байдаг. Манай Камбера хотын залуучуудын хувьд гэх юм бол Камбера хот дотор зохиогддог лигийн тэмцээнд 2 удаа оролцсон. За харамсалтай нь тодорхой өндөр амжилтыг үзүүлж чадаагүй. За мөн түрүүн хэлсэнчлэн Сиднейд зохион байгуулагддаг монголчуудын саксны тэмцээнд Камбера хотоо төлөөлөн жил болгон оролцсоор ирсэн. Ер нь бол саксны тэмцээнүүдэд нэлээд их зүтгэлтэй оролцдог. За Австралийн хувьд гэх юм бол саксан бөмбөг бол төдийлөн түгээмэл биш. Хамгийн их үзэгчдийн сонирхлыг татдаг спорт. Хамгийн түгээмэл спорт гэх юм бол рагби, за мөн Австрали хөлбөмбөг буюу AFL гэж өөрсдөө нэрлэдэг. За тэгээд 3 дахь хамгийн түгээмэл спорт нь бол крикет гэсэн спортын төрлүүд байдаг. Тийм болохоор саксны хувьд бол бас төдийлөн их сонирхол татаж үзэгч ихтэй спортын тоонд бол ордоггүй. Австралийн саксны эрэгтэй баг нь одоогийн байдлаар Олимп болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ганц ч медаль авч үзээгүй байгаа. Хамгийн сүүлд 2016 онд болсон Рио де Жанейрогийн Олимпиад 4-р байранд шалгарсан. За хэрвээ сакс сонирхогч та бүхэн санаж байгаа бол хүрэл медалийн төлөө Испани багтай тоглоод цаг дуусах мөчид Испани талд шүүгчид маш эргэлзээтэй маргаантай шийдвэр гаргаж шүүснээр торгуулийн шийдэлтэй амжилттай болгож Испани баг
эцсийн мөчид ялалт байгуулж хүрэл медаль авч улмаар Австрали маань медальгүй хоцорсон түүхтэй. За мөн хамгийн сүүлд буюу 2019 онд Хятадд зохиогдсон Саксны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Австрали бас л 4-р байранд тун харамсалтайгаар орсон. За уул нь хэсгээсээ ганц ч хожигдолгүй гарч шүүгийн тоглолтондоо Чехийн багийг хожиж, за тэгээд шүүгийн дөрөвт шалгарснаар дахиад Испанийнхаа багтай таарсан. Хэрвээ хожих юм бол аваргын төлөө Аргентины багтай тоглохоор байсан. За гэвч шүүгийн дөрвийн тоглолтод 2 удаа цаг сунгаж, уул нь тоглолтын туршид илүү байжгаад хамгийн сүүлд тэнцээд, за тэгээд 2 удаа цаг сунгаад харамсалтайгаар хожигдож хүрэл медалийн төлөө тоглох хэрэгтэй болсон. За гэвч хүрэл медалийн төлөөх тоглолтод эхний хагаст Францын шгшээ багийн эсрэг хамаагүй илүү тоглож ирсэн мөртлөө сүүлийн хагаст баригдаад, за тэгээд улмаар Францууд санаашиг гартаа авч ялалт байгуулснаар Австралиуд бас л медалаас мултарсан байгаа. Австрали нь өөрийн гэсэн сагсан бөмбөгийн дотоодын лигийг мөн жил болгон зохион байгуулдаг. National Basketball League буюу үндэсний сагсан бөмбөгийн лиг гэдэг нэртэйгээр зохион байгуулагддаг. Хамгийн анх 1979 оноос зохион байгуулагдаж эхэлсэн энэ лиг нь одоогийн байдлаар бол нийт 9 багийн оролцоотойгоор явагддаг. За үүнээс 8 баг нь Австрали улсад байрлалтай. За харин үлдсэн 1 баг нь Нью Зеландаас тоглодог байгаа.